Тэгээд тэр өглөө 4 цагт таваад автобус гарсан. Бүтэн 12 цаг Чикаго Honolulu гэсэн маршрутаар явж онгоцсон. Хот бол хэцүүтэй хэцүү. Энд чинь хар шар ногоон төмөн зүйлийн хүнл одоо явах юм, буцах юм, ирэх юм тэгэл ерөөсөн. Энэ яа дээ алоха гэдэг нь юу гэж байгаа? Сайн байна уу? Заавал энэ зүгтэй юу? Зүгтэй юм. Чамд зүг шүү дээ. Оо би нараа өнөр танаар гэж янз юм биш үү? За энэ цэцэг зүйл боломжтой бол зөвхөн хаваад ч биш. Одоо биднийг аял хийж явахд бол Тайландчууд бол элсэн зочиндоо бол заавал бас амь цэцгийн баглагаар бэлэг барьд юм байна. За энэ цэцэг нь бол хөрх үнэтэй юм чи бас нэг $7-8 орчим болчихж гинүү да тийм ээ. Хаваад ясуулаад бол ерөөсөө хэрэг байхгүй. Алоха гэхэд бодоо. Алоха гэхэд сайн байна уу? Баяртай, би ч юм хайртай. Тэгээд дуусаа. Өөр ямар ч үг хэрэггүй. Ганц үг гэж чи тэгээд хаалтгүй явах юм байна л да. За энэ удаа хаваа тань татахгүй явсан чинь манай намгч ус яг өгөх гэж байна. Нарыг гацсан. Энэ хаваа хоёр дахь том их сургууль болох BYU гэдэг их сургуулийн оюутнууд биднийг тосч авсан. Тос жоохон битэл биднийг одоо энд байх 5-6 хоногийн хугацаанд бүгд бол машин тэргээрээ үйлчилж одоо гэр орондоо байлгаж гөөмөн этэрч мөн тансгалсан даа энд. За энэ сургууль маань яг энэ Honolulu-гийнхаа энэ онгоцны буудлаас бас нэлээд зайтай. Арлынхаа одоо шинэ хойд хэсгийн муудаа нэг баг цаг 2 цаг гаруй явж байгаа машинаар. Гэхдээ уучих юмгүй. Үнэхээр тансаг сайхан байгалыг бол үзэж нүд одоо биширч явлаа. Байгальтай сайхан арал юм байлаа хаваа гэдэг бол. За хаваад бол дэлхий дээр одоо хамгийн их сонин олон төрлийн ургамалтай ийм арал гэдгээр гайхагдсан арал. За нөгөө сургууль маань энэ. За Бурхны орон Шамбалын оронч гэдэг юм уу? Хаана байд юм болоо гэж хүмүүс сурж тэнд нэг очиж үзэх юмсан гэж мөрөөддөг байх л да. Гэхдээ тэгвэл тэр бидний ирээд сураад байдаг тэр Бурхан багшийн орон маань жинхэнэ энд байна. Энд хаваан BYU гэсэн сургуулийн оюутны хотхон. Оюутны хотхон гэдэг бол манай монголчуудын хувьд ямар байдаг вүлээ тийм ээ? Хамгийн онцгой, хамгийн тааламжгүй, шороотой, муухай одоо бүх юм нэг тиймэрхүү оюутандаа таарсан. Энд бол өөр. Оюутан гэдэг бол энд бол хаан юм байна. Хаадууд, эзлүүд. Ирээдүйн энэ улсыг авч явах улсууд учраас оюутан гэдэг энэ залуустай бол хаваачууд, Америкчууд бол асар их өндөр ач холбогдол өгдөг, тэднийг их дэмждэг. Үнэхээр энэ жаргалын орондоо сургад юм байна. Энд ярихан бадаг. 1955 онд энэ сургууль анх байгуулагдажээ. Тэгээд өнөө хүртэл одоо дэлхийн 76 орноос энд оюутнууд сурдаг гэж боддоо 76 орноос тийм. Энэ зүгэл ерөөсө хаваа биш дэлхийн их сургууль гэж хэлчихвэл яасан. Сумог ихтэй адилхан сум мангар витаминтэй тийм. Яа. Өрөөнийхөө энэ чинь ер нь хувцсанаар инээтрэ гэдэг юм бол амархуу энэ одоо мод навчаа тайрч хаяад утсаар хэлэхэд л урдуураа хонжуулаад л за тэгээ сайхан үндэсний хувцас болно доо. Энэ одоо хувцаа бэлтгэж байна. За үнэхээр энд бол одоо сурах бас дахин сурах гэдэг шиг өөр одоо энд оюутнуудад толгой өгөх юм алгаа ястай. За юу болчихвол. За энэ багш хоорын багш болоод миний багш маань ингээд мундаг нэртэй багш гэж байна. Таныг мундаг одоо Монголын сэтгэл
back, okay? За би одоо их тайвны ээжийн ачиг яагаад гэдэг дуулах чинь энэ дуу бас надад онцгой яагаад бол ээж гэдэг утга зөвхөн миний биеийн хүмүүс ээжээс гадна миний их орон их энэ хоёр ээж хайр чигээ яалаа энэ дуу лайк болдог. Is Bayerma your first Mongolian student? Or? Yes. Ямар шүү вэ? Сурах чадвар байна. How is she? Ирээдүй байна уу? She is a wonderful student. Right now she's a little ill. She has some sickness in her head. Helping her to just За манай Баярмагийн багш Павароотын алдар дуучин Павароотын шав байсан гэсэн. Консул гаргаад энэ эдийн сургуулийн 60 гаруй хүнтэй гэсэн тийм ээ. Хоорон 60 гаруй хүн 100 гаруй хүн орчин. 100 гаруй хүн Монгол десант буухны нөхдөдөө бэлтгэлтэй байгаараа. Тэгээ энэ хоорол ерөөсөө энэ Англи савар, Полоны савар, за Америкаар за тэгээд Япон, Ятад гэдэг юм хаасаагүй яваад тоглолцсон. Султан одоо хоорын мундаг гайхалтай хамтлаг Монгол 5 сард очно гэж найснараа үнэгүй тоглол гэсэн тийм ээ. Үнэгүй гэж юм. Үнэгүй юм манай Монголсоо шүү дээ. Бүгд дайраад орцсон шүү. За хаан BYU сургуулийн өмнөх талбай Монгол улсын талбай их олон жил энд намирч байгаа юм байна. За үнэхээр энд ч нүүд маш олон мэргэжлээр сурах юм аа. Би бодохдоо одоо тэгэл компьютер, эдийн засгийн тэгэл ингэсэн бол үгүй юм байна. Урлаг соёлын чиглэлээр бол их олон мэргэжлэр сургадаг, мэргэжлийн дуулаачдыг бэлтгэдэг, хоор байна. За мэргэжлийн хөгжимчдийг бэлтгэдэг юм байна. За энэ бол оюутны сургуулийн танхим. За энд бол энэ Монгол охин хэн гэж байна? За энэ бүсгүй хавaan сургуулийг төгсөөд амжилттай одоо бизнес хийгээд нэр гараад хөл дээрээ тогтоод сургуулийнхаа нэрийг авч явж байгаа. Тэргүүний сайн сурагчдынхаа зургийг бол эндээ өргөд хүндэт самбартаа бол тавьчихсан юм байлээ. Нүгээрээ бол их гайхуулдаг, магтдаг. Манай сургуулийг төгссөн, манай Монгол оюутан гэж бол их бахархдаг. Бидэнд ч их сайхан байлаа л да. Манайдаг оюутан байна. Оо чи би чамайг Алсын сургууль. гатны хүмүүгээс чи Монгол юм уу? told them about your idea of the e-learning. Акценттэй яриад байна уу юу? Монголоор. Удахаар тэгээд юм байна да? Үгүй зүгээр. Удаж байна. Ирээд нэг 4 жил. 4 жил. 4 жил тасалдгүй юугаар сурж байгаа? Улс төр тэгээд юу instructional design. Хэдүүлээд ганцаараа сурж байгаа юм. Үгүй ихэнхдээ нэг охинтой. За. 4 жил ерөөс. Гэхдээ байнга явдаг байгаа юм Монгол руу? Явсан. Өнгөрсөн жил бид нэр Empiric channel дээр тэ анаахтар ашиж энэ project хийсэн. Энэ сургалт хийв. Гайгүй. Сайн уу? Сайн. Танахын компьютерийг төгссөн улс шүү Microsoft-д ажиллаж байлаа шүү дээ. Тий. Үлзий эдэртээ болцсон байна. Уулзсан тий. Үлзий бид нэр 6 явуулсан. За. Манай сургуулийн тэгээд юу байсан бэ? Анаахын дээд дээр очиод ийм янз бүрийн сургалтын материал үзтээ. Одоо жишээ нь энэ анхны тусламж суйлах тэгээд их барих одоо өөрчлөх хэмжээг очиод ингээд та нар шиг бичлэг аваад яг бүр
Яг жинхэнэ нөгөө мэс цусал ч юм уу төрхийн бичлэг авангуудаа. Яг дээр энэ DVD-н дээр юм юу болж байгаа. Сургалтын материалууд. Сургалтын материалууд гар. Яг нөгөө эмчнэрийнхаа тэгээд бүх юм зөвлөгөө мөглөө заар маавартай. Энийг тэгээд хийгээд Монголд авирч юм уу эсвэл одоо авирч. Энэ зөв биднэрт байгаа хөлбөр юм чинь Монголд өөрсдөд нь байгаа. Монголын шин дээр хийсэн эсвэл эдний гадны шин дээр хийсэн юм уу? Яг Монгол дээр өөрсдөд нь зориулж. За энэ бол энэхний сургуулийн ажилтан жишээ. Бүгд оюутнууд. За хаа явсан газар мэдээж нөгөө хэдэн өвлийн үгний билгийг бол байнга өгж явуулаа. Aloha. And he's general director of TV 25, the first Mongolian independent channel. Is that the first Mongolian? За монголчуудад хувийн төвлөртэй байгаа энэ том сургуулийн сургалт хариуцсан захирал эмэгтэйтэй танилцсан. Oh, beautiful, yes. Joshua did the battle, it's the battle of Jericho. Joshua did the battle, it's the battle of Jericho. Joshua did the battle of Jericho. The battle of Jericho. The battle of Jericho. Joshua did the battle of Jericho. The battle was from tumbling down. It's the battle of Jericho. Joshua did the battle, it's the battle of Jericho. Joshua did the battle of Jericho. The battle of Jericho. The battle of Jericho. Joshua did the battle, it's the battle of Jericho. Talk about the kings of Gideon. You can talk about the men of Saul. It's like not like good old Joshua at the battle of Jericho. That boy in Joshua did the battle of Jericho. The battle of Jericho. The battle of Jericho. Joshua did the battle of Jericho. The battle was from tumbling down. The battle is the battle of Jericho. Joshua did the battle, it's the battle of Jericho. Right up to the wall of Jericho. Jericho. He marched with spear in hand. Oh, and on that boy Joshua cried. Was the battle lamb in my hand? God Almighty. Then the lamb ran she forth against to blow. And the trumpet began to blast. Just battle lamb, Lord, just to shout. And the walls come tumbling down. Oh, Lord, we know that just with the battle of Jericho. Tumbling down. Oh Lord, you know the justice. Thank you, everyone. За энэ бол өстө нэр үнэхээр гайхалтай. Би одоо мөн хоормоор мөн огт сонирхдаггүй тэний хүндээ. Гэтэл энийг одоо битээр зориулаад бол 3-4 дуу одоо шинэ ингэ дуулсан. Пүүх ямар ч хөгжимгүй тэгээд ямар мундаг мэрэгжлийн одоо актер дуулт юм чи базарваа нэрээс үнэхээр гайхалтай бүр ангайсан шүү би. Тэгээ хамгийн сонирхолтой нь энэ бүтэн цастаа бүтэн хоор 100 гаруй хүнтэй хоор Монголд бол энэ чи юу гэлээ энэ 5 сар гарцсан шүү дээ. 5 сарын 25-нд дуурь тоглох юм байна. 26 соёлын төвөргөнд за үзээрэй тамин энэ бол ёстой нэр ховорхон хоор юм байл шүү. Энэ зүгээр дан оюутнуудаас бүрдсэн мөртлөө дандаа мэрэгжлийн дуулаачд. Тэгээд одоо чи 76 орны одоо шинэ бүр дэлхийн баг одоо тал хувийн орцсон ийм мундаг дуулдаг хоор бол би үнэхээр биширсэн шүү. Энийг үзээрэй л гэж хэлэх байна. За энэ сургуулийн нөхдүүд бол Монголд бол энэ 5 сарын 24-өөс 29-ны хугацаанд бол байх юм байна. Хэрвээ та хаваан их сургуульд сурыг гэж бодож байгаа бол хаваан талаар мэдээлэл авъя гэж бодож байгаа бол энэ нөхдүүдийг бариад авт юм шүү. Энэ тэр хаваар л эргэлж байгаа байх.
Айгүй сайхан ааштай, айгүй их тийм тусархаг юмыг дандаа болохтлаас нь их сайхан тайлбарлаж ойлгуулж хэлдэг ийм их сайхан найрсаг нөхдүүд ирхнээ тамин. Мартав, заавал очин шүү. Үнгүй тоглоно гэсэн. Өөрж яатай. За номхон даа. Ярихан байхгүй. Хаваа гэдэг бол үнэхээр бол одоо энэ бич шүү дээ. За энэ гамбан цэгэм аваад ингээд усан дотор гівтэж байгаа л энэ давлгаан дээр нь тоглож өгөндөө нөхдөд чинь. Ингээд тэр. Гэхдээ энэ бол усанд маш сайн сэрдэг хүнд одоо энүүгээр оролдоно гэхээс биш. Одоо мань үчиг нохоос амардаг улсууд бол энэнтэй байх юм бол тэгээ зүйл дуусаа. Явахгүй юм байлаа. Их хэцүү гэсэн энэ бас аминд эрсдэлтэй. За юу ухаад байна? Юу ухаад байна? Мобигийнхаа үргэлжнээс оролцоогоо тасыг гаргахгүй яг гамбир болох нь байна юм да. 10 минут болоход л ингээд үжи шаргаж эхэлж штэ. Араасны напугийнхаа уснаас нэг балгачин цаа тэгээд хаваа яваад одоо юу ч биш. Нэрэ тоглоом гин чи оролцсон реклам биш найзраа. Энэ төрөхгүй бол өстө нэрэ удаа болох юм байна. Ууд нотын ханган цагаан залуу байсан чи одоо энд ирсэж бүр юусэн хасаар хөглөс юм боллоо штэ. Энэ амар. Орчлын намны амгаатын тос адангуйн хаваад гэснээр төвчж бол нэрэ. Өчигдөр хүн танихгүй хүүхэн тоохгүй янз бүрийн юм болох гэж байна. Лав дүрхэж байгаа юм. Хаваад Монгол газрын нүүр царай болж явж байгаа. Аргагүй одоо арьсаа арчлахгүй болохгүй. Монгол газар Монгол орны нүүр царай болж байгаа. Ортодокс тоглох хараа. Монгол газар. Үнэхээр бол жаргалтай орно. За нэг хүүтэн байх болов гэдэг юм уу, борооны өдрөл нэглээд уйлгнаас сардгүй болов гэдэг тийм юмнаас бол айлт байхгүй. Жилийн 4 өдрийн хизээч гэсэн боломжтой бол дахиад очиход бол энэ бол ийм сайхан нарттай сайхан байна. Чин жилийн одоо 365 хоногийн 324 хоногт нь тогтмол нарттай 25-аас 28 хэвийн ерөөсөө энэ хэмжээндээ л байдаг. Ийм дулаантай сайхан газар юм байлаа. Нэг шатаагаад одоо Австралиас шиг хүнийг бол одоо гамбир болгоно гэж байхгүй. Нэг сайхан надаагаад байж идэг. За энэ бас бэкпэк бүхнүүд байгаа биз. Энэ усан спортоор хичээлээр хүний бие одоо ийм сайхан болд юм биш үү? Мөр хаа чээж мэж гэж үзсэн болоо байгаа юм мань мэдтэй харьцуулах. За энэ хар халуунд чинь ингээд энэ хэдий чинь бол үүлийн үүсэнд ингээд хэдэн километр гүйлгэж байгаа мос руу оруулаад нэг гаргаад л тэгээд энэ хэд өөрснөө эндээ дуртай гэж ихтэй. За тэр энэ зарим нэг нь бандаг гэл ингээд явж ядаад л. За хаваа бол үндсэндээ бол 162 арлаас бүтдэг юм байна. За энэс 7 том арал дээр нь бол хүн амьтан амьдардаг. За бусад арал бол үндсэндээ бол эзэнгүй юм. За галтуул бол энд бол маш ихтэй. Одоо ажиллагаатай галтуулууд байна. Очигээд ингэсэн чинь тэр цаана харагдж байгаа арал дээр гин тэрлүү чинь онгоцоор нисэж очиж юм байна. За тэгээ сүүлийн үед бол бас нэг галтуулны итгэвчээд хүн амьтан бас нэг ойртуулахгүй янзтай. Тэгэхээр нь болчихлоо. Амар галтуул үзээгүй юм биш тийм ээ. Oh, this is cool. Yes, that's no American Idol гэдэг шүү дээ. Тийм. Тэнцэн үү. Аа за. Юуны Америкт хамгаалж авчихсан. Автобус Авчин. Яа. Шаардлагатай нөхөр зураг авч ирсэн чинь дакуж ирээд наад малгайгаа зарах гэж байгаа юм уу? Бодлож авъя гэдэг ингээд. Тэгсэн чинь эн чинь зүгээр ч нэг нөхөр биш. Америкийн их нэртэй реалити шоуны гол баатар юм гинэ. Америкчууд бол бүгд танаас үйд бол гар хөрвөлдөл жигтэйхэн болж байгаа. Бид тэр ямар таних биш. Манай хэд нөгөө рекламны мань юмыг хийгээд өгсөн даа зайлвал. Шууд хэдүүл гэж юм. Тэгэхээр нэгийг өгчлөө одоо. Гэхдээ энэ малгайч нь шүү. Хаваа уугуул иргэн дээ. Энд юм уу? Энэ юу нэ? You from? I live here. A block away. Тийм гоо. Энэ уугуул иргэн. Манай малгайнаас судалдаж авъя гэдэг үн хаялцаад. Тэгээ энэ нөхөр $50-аар напугийн малгай битээр дарахаар боллоо. Really? Yes, it is. Thank you. Hey. Aloha. Thank you. Mahalo.
Баймея гэж хамгийн алдартай бич гинэ. Энд их шуургатай үед юуна давлгаан нь бол 32 фут хэдэн давхар байшин шиг ч юм дээ. 10 метр гэдэг чинь. 10 метр өндөр давлгаан орж ирдэг гэнэ. Энэ бич юм болсон. Ишиг хүн дөнгөж оронгууд хөл алддаг. Нэг хэм сайхан налуу явдаг. Жоохон огцом ингээд хөл алдаад байна. Сэлж чаддгүй хүнд бол жоохон халтай бич. Гэхдээ өнөөдөр бол ямар ч одоо тийм давлгаан байхгүй. Их сайхан намуух өдөр байна. За тэгээ Мичиган их сургуулийн Батэрболын эмэгтэйчүүдийн баг дасгалаа хийж байна. Дасгалаа энэ бич дээгүүр ерөнхий одоо амьсгаа задрал гүйлт хийжсэн. Энэ усандаа орж энэ бичээр ингэж уралдаж сэлж дасгал хийж байна. Одоо ингээд бүр зориултын дасгал хийж ах шиг байна. Ер нь их сайхан бичтэй байна. Энэ Sunset буюу нар жаргах бич гэдэг дээр дөрөв бид авсан. Бас гайхамшигтай байсан. You got an extra hat? Дахиад би юу гэх юм. дахиад арай бас. You can film her with it. Аварсан багийн одоо нэгсээр хагаад үнэгүй ингээ 2 малгай зөгцсөн шүү дээ. Энэ малгайч бас тэндээ бол нэг тийм хямдханч биш юм байл шүү. Хамгийн бага нэг 10 $12. Тэгээд $20 гараа явчихсан байл шүү дээ. Одоо тэг яах вэ? Ганцаа нэхэд хахад ямар харамсалтай байлтай биш тэгээд нөгөө туутсан шүү дээ. Ер нь бол үндсэндээ бол хаваа яваад энэ амралтын газар дөө. Өөр юу хийх гэдэг нь хаваад чинь. Ер нь зүгээр хаваа гэдэг ингээд бол хаваа бол сүүлд одоо шинэ хүн амьдарч ирсэн учраас нэг түүх дурсгалын одоо соёлын ингээд үзээд байхаар юм бол хомос үндсэндээ л одоо далайн эргээр өндөр байшин барьдсан баахан одоо ийм манай шалгын газруудтай энэ дэр жил хүн зүгээр нэг сайхан амардаг л ийм л газар юм байлээ. Зүгээр харин нөгөө Индонезийн Бали гэдэг гэх юм бол хаваа шиг биш шүү. Тэнд бол өстой үнэхээр үзэх одоо түүхэн маш хэмтэй үн сонирхолтой газар байлаа. Би бол одоо хаваа холдоод Америкчууд виз өгөхгүй унжаад байгаа бол Бали ороход бол ерөөсөө нэг харамсаад ах зүйлгүй л гэж хэлэх байна. За энэ 10-аас хоёгс нөхдөч нь ингээд тэгээ энд зэрлэг амтан байд юм одоо бараг л хоёг болгон дээр номер хамаг тавьчихсан ийм нөхдүүд байт юм билээ ш. Нэр устай байлгүй л бодлоо юм байна. Сайн сая амсуулдаг ямар жимсүү. За энэ сахарын нишинг нэлээд их тарьд юм билээ. Гэхдээ сүүлийн үед бол эдгээр тарихаа болиё гэж л. Ягаад гэвэл их ашиг муутай юм айн залгийч нь одоо хэдэн жил харж жоохон ургас авдаг. Эдийн засгийн хувьд ашиг муутай учраас бол ерөөсө болиё гэдэг ихэнх талбайнууд нь зогссон байлаа. За санаа бол хоолойдыг бол улс орны янз бүрийн хоол энд бол одоо байна да. Үүний хувьд бол гайгүй нэг хайгаад ахаар юм байхгүй. Мөнгөнийхөө хэрээр л одоо шинэ таарсан хоолоо аваад идчихнэ. За энэ бол ерөөсөө бүгд оюутнууд. Хөөхөн одоо сургуулийнхаа энэ кампус дотор бол өөрт оногдсон ажлуудаа хийчин сургуультайгаа төлбөрийг зогсох хэмжээгээр бол төлчин. Ер нь мөнгөний проблем бол энд бол бага шүү. За энэ бол сонголт ихтэй дээ. Та нөхөд нэг Сеул ресторан хавцсан юм бодоод бол хэрэггүй. За энэ нинтийн оюутны гуан одоо манайхаар бол гуан юм уу та. Ихтэй бол ерөөсө хоол мод бол өөрөө үйлчилдэг. Өдөртөө бол өдөр оройны хоол бол энд бол баталгаатай. Ер нь тансаг хоолтой. Манайхаар бол нэг Сеул ресторан хавцааны хоолын оюутнууд ч нэгэн шүү дээ. Оюутан болгоны юм карта. Бид бас нэг юм карта авсан. За хэрвээ та өдөр эсвэл орой номын сонсох, хичээлтэй, ажил төрөлтэй энд хооллох боломжгүй бол эндээс та юм аавна. Гэхдээ энд байгаа юмнаас 6 төрлийн гэмийг л та авах боломжтой. 6 төрлийн гэмийг өөрөө сонголтоо юм.
Энэ чиз бичэн авч болж байна. Яслагтаа. Алим авч болно. Апельсин оранж байж байна. Апельсин авч болно. Их яваад банан авч болно. Банан авч болно. За энэ янз бүрийн сокнууд байна. Энэ нэг шаарсан хүмүүс. За гэх мэтэр ингээд яваад байна да. Цэвэр ус байна. За энэ олон төрлийн сокнуудаас аль нь чамаагүй. Ингээд 6 төрлийн имэр та эндээс ерөөсөн карта үзүүлээд болгож аваад өдрөө заавал одоо энэ хоолыг хал багхгүй хэрвээ таны заав зааш нь болохгүй гэмээр ингээ хоолчдаг. Энэ үндсэндээ бол оюутнуудад сурах нөхцөлийг бол хамгийн сайн хангасан ийм одоо шинэ лот мундаг сургууль байх нэ тамнэ. Хаваад агаас гүмсэн шүүгчэг та нар харсан уу? За тэр шүүгчч нь би л байна да. Ойгоо тэр агаас канадгээд спорт аялалж уулзах ангийн бүхэлдэн бот юм байна. Тэр нь хамаагүй дээр байна ш. Тэр энэ Аляскад одоо ийм хаваад Аляск хүртэг өмсдөг одоо ийм тэнийг хүн гэж одоо. Гэтэ яах вэ одоо энэ хувцас ямар замдаа хайчилттай биш ямар тэгэл ингээд чирээл явсан да. За үнэхээр хаваад бол тал газарч байна. Гэхдээ ерөнхийдөө бол их тийм уулархаг талдаа газар нутг нь. Энэ бол үндсэндээ бол номхон далайн одоо яг төвд байрладаг ийм арал юм байлаа. Манай эдний 500-аас 700 жилийн тэртээ анх энэ колониасчууд энэ аралд ирсэн юм байна. Тэгээ энэ хол газар тэр нэг хүмүүс арчижсэн жижиг заваар одоо яаж энд ирсэн байх вэ тийм ээ? Боддоо гөөмийг зовж ирсэн байгаа. Тэгж ирэхдээ нөхдүүч нь одоо нөгөө гахаа дахиа за тэгээд нохоо өөр юу гэдэм баахан амтан ацраад анх бол энд бол суурьсан ийм түүхтэй. За энэ загсыг бол бас нөхдүүд бол заримдаа иддэг гэж яриад байгаа юм. Юу бол За алдаа бицээр Хавайд Японы биода сумд ирээд байна. Хавайд бол зөвхөн одоо бич хүн сайхан далайд ороод бие шардаг газрууд байдаг гэж ойлгож болохгүй. Энд бас өчнөө олон үзэж харах зүйл байна. Тэдний нэг нь бол энэ Бурхны манай Буддагийн маань онцгой хансаг сайхан юм нэгч хадаас оруулаагүй барьсан уран барилгын нэгэн гоц оргил болсон юм сүм байна. хар хүн биш тийм. Хар галуу юм. Юу? Хар хүн уу? Яа сонид. Сахалан байна л тань зөвч. Макдоналдс дээр таргалчих. Үчи мангал. Дахиад сумад ахсан байна. Тийм ээ. Энд ч хоёрыг аваад яваад яасан. Арай сайхан шарж идэв. Кат гэдэг чинь Оросд идэх шүү дээ. Идэггүй. Тийм кат шүү дээ. Энд хамт нь хэрүү? Тэжгүй. Хөвийсэн гадын засаг. Хүүхдээ тийм давскуусны засаж ирэн жоохон Монгол хэлсэн шүү. Хамт муутай гэдэг юм лээ тий. Хатан засанд байгаа ч тий. Мохох тий. Гадын засаг гайгүй тий. Энд ч уурахтай ирж байгаа тий. Энэ дүнхээс нэг Бурхны орон юм уу, Шамбалын орон ч юм уу гэмээр уулын ингэр дээр маш сайхан сүм. Жаргалтай дүү яс. Хүн амтан буудаад авчихна гэж байхгүй. За энэ бол үндсэндээ бол 1820-д оноос эхлүүлээд цагаачдууд энэ арал дээр маш их олноор ирж суурьсан юм байлээ. За тэгээд энд бол Индонезиуд, Филиппинууд,
хятадуудыг бол их асарч одоо шинэ газрын эзэд боол маягаар бол ажиллуулж байсан учраас шар арьснууд бол их суурьшсан. Азийнхан бол ихтэй. За ингээд харахад бол энэ Японы том сүм байна. Энэ одоо Японы оршуулгын газар байх жишээтэй. За найздраа. Энэ хаваад бол үсэж өгнө гэдэг ойлголт байхгүй юм байна. Нэгээс мод болгоноос ингээд жим сургаал ингээд толгой дээр явуулахгүй энэ под унаад ирээс наа байхгүй энэ ч одоо зүгээр дээшээ харж явахгүй бол дандаа ингэж явж шít бусдаж. Энэ одоо ингээд нэг хам боргоцоо. Аннаас гэ манайхаа ярьдаг шүү дээ. Вьетнамаас орж ирдэг энэ хаваад бол өстө зүгээр наагүй их байт юм уу? Гэхдээ энэ бол хулигтуул байгаа найзаа юм үтсэн юм шиг байгаарай. Энэ бол хуурамч хулихны аннаас гинэ. Хам боргоцоо. Гадны улсууд харахаараа фокстой нэрээ янзтай даг ургаж гээд ингэж идэг. Энэ бол ерөөсөө идэх юм биш. Зүгээр баг хогийн ургамал сухын юм байна. А тэр жинхэнэ нэг хам боргоцоо ч нь бол энэ модон дээр ургадаг газар жагаа төрөнийг үзүүлсэн шүү дээ, тийм ээ. Газараар ургадаг юм биш үү, а? Энд тэнд явж байгаад одоо их мэдэх юм шиг баларч одоо тэр амнаас байна гэдэг заавдаа ойлгоонд орно шүү. Хоёгаас хоёрыг идээд өстой. Энд ордондоо харихад орчлоо. Хилээд байхад ч нэрээс идэх гээд яриад байх юм. Сони юм аа та. Хүний нутаг бие хайрж яваа. Мэдмээр юм байх шүү бас тийм ээ. Хайрын цэцэг навчигчтай бүр хайр наргүй болгох юм шивт тийм. Оросууд их нэг манайд хап чулуу болгон дээр Вовка Саша Маша нэмхэн любов өдргээд идэх шиг тийм болж шнэ. Голомт банк. За ямар ч байсан голомт нь хаваа энэ сайхан ургамлын навчин дээр мөнгөрлөө энэ ч одоо талбайгаад бол одоо 2 м орчим болдсон гэсэн шүү дээ. Нэг навчин. Өө за наafчс янзын гад энд цаас мас гэж хэрэггүй юм байна те. Оюутнууд бол хэдийн юм далбар навчтай ороод хичээлийг бол конспект энэ дээр хийчихнэ шүү дээ. Харин тийм шүү дээ. Погочсон. За поонд мөнгөрлөө л төө. Монгол газар. Энэ хэдэн навчин дээрээс дандаа Монголын юмуд боллоо. Энэ ч өстө сони реклам болд юм байна да. Навчин дээр ингэчээр чи. Реклам 2007. Мобиком Хавай 2007 үргэлжтэй аялал. Үргэлжтэй аялалгаа бичих юм уу яг? Аа? Үргэлжтэй аялал. Энэ навчуул дууслаа л да. Ингээд тийм. Ингэж байгаа. Хангай урлагийн зүйл. Энэ яриад эндүү шүү дээ. Шиний даалгавар хараа. Бүр байгаль зүйтгэж дууслаа л дээ. Энэ хэдэн спонсорууд одоо нэр спонсоруудаас болж Японы гадныг эвдэж шүү. Үний одоо юу шууд наа. Тэр апогооносоо тусаж эхэлж шүү дээ. Ямар амарх юм бэ? Энэ үнэхээр сони реклам болчих юм байлээ. Энэ бичээс үл эзэж арилдгүй гинэ. Навч талбайгаа тусам тэгээд томрол байгаад идэг. Санал юм байлээ. За энэ хаваад ирсэн жуучин болон сая сүмийг үздэг. Энэ бол үнэхээр бол гайхалтай хийцэн. Ямар ч хадаас ороогүй, ямар ч уран нарийн хийцээр хийцсэн юм уу. Ярихан байхгүй сонин сүм байлаа. За хаваан арлын эргээр хийсийг бол нэг ийм уулын дундуур л одоо өөдрөг бол ингээд мөхрөл тахиралдаад яваад байна да. Гэхдээ байгаль бол их өөр мэт сонин. Урдалдаа нэг өөр, хой талдаа нэг өөр. За биечүүдэн ч гэсэн ялгаатай өөр янзын элстэй, хар элстэй байна, цагаан байна. За ногоон ч гэдэг одоо ногоон лунд очиж үзээгүй л дээ. Байдаг л байлгүй дээ бодвол. За энэ хөөсөн мантуу шиг нөхдүүдийг харах юм бол та хаваан уугуул иргэл гэж бодоорой. За нөгөө манай сумогийн хитэн аваргууд чинь эндээс гарсан гэдэг байгаа шүү дээ. Нөгөө бидний мэддэг Мусошиморо, Акабойна, Конишики гэдэг ч одоо энэ хаваан уугуул иргэдэг байгаа.
Үнэхээр бараг бүгд сумаа барилчмаар бүдүүн хөөсөн мантуу шиг нөхдүүд байдаг шүү дээ. Гэхдээ энэ бол нөхдүүд бол бас их цөөрсөн байлээ. Одоо ягаад цөөрчд юм? Чинь 1820-од оноос цагаан арснууд сууж эхэллээ гэж бодоход чинь чинь нутгийн уугуул иргэд одоо нэг хүн амын 20% л хүрч байгаа юм байна. Бус нь дандаа эндээс ирсэн цагаач иргэд. За хоёугаа гоч нэг жаргалаа эдэлж байна да. Хаваа хамгийн үнэтэй бич. Энэ бич рүү ороход бол мөнгө төлж орно. Зүгээр ч одоо бас нэг дахиад орчин гэж байхгүй. Хаваа хамгийн тансаг одоо шинэ шагнан газруудын нэг Ханама Бэй гэдэг. Энэ бол жилдээ бол сая орчим зуучин гэдэг чинь. Зөвхөн энэ нэг муу жоохон боломжгүй тийм ээ. Дот юм аа. Энэ тэр юугаар сонирмөхөр? Ерөөсөө энэ дууд ерөөсөө нэг метр, өсрөл 2 метр хэрэгтэй байна шүү. Уснууд нэг тийм хүнзий биш юм. Энэ хэсэгэн газрууд та юу үзэж болох вэ гэхээр одоо шинэ энэ усны маскыг зүгээд энэ хоёр лапыг хийгээл энүүгээр ингээд явхад бол үлдсэндээ бол энэ усан дор амьдрал тэр чигээр далайн номгон далайн усны ёроолын амьдралыг бол тэр чигээр үзэж болох юм байна. Энэ сая явж үзсэн нааш үтэрийн камераар болохгүй байна л да усан доогоор авдаг биш учраас. Айгуу янз янзын өнгийн нэг далайн ёроолын одоо загснууд байдаг. Янз бүрийн өнгөтэй ирээ мяран одоо хаа могоон цагаан за тэгээд ясмын хийнүүд энүүгээр байж байна. Энэс холгоо бол ерөөсөө энэ хажим явдаг гинэ. Одоо харамсалтай хажим бол харагдахгүй байж. Одоос л одоо нэг хаяа нэг ус дүрэгдэг штэ. Наа цаая нэг ус дүрэгч байгаа тэгээд цаашаагаа яваад ах шиг байна. Их тийм үзэсгэлэнтэй газар тийм ч учраас бол жилдээ нэг сая хүн ирдэг. Сая хүн эргэж юу харахгүй юм сайхан. Янзын сайхан одоо шалган газар байна да. Манай хоёугаа бол яг мотортой зав шиг утаас өнгөдөөд ерөөсө чирсгээ даалга болох юм а ерөөсө зүгээр. Хичгэж надад божиг надад сэлмэн гэж гайхалтай энэ сэлэнгийн хүүхэд байна даа хоёугаа чинь. Аймаар юм а. Би энэ гавэр явж хоёугаа өдөр бодон даваад өнгөрөөд усан гостоо урдаа туучих юм шүү дээ. Аим шигтэй. Үнэхээр юмд юмыг сурсан шиг сурах шиг сайхан байдгүй юм байна. Хоёугаа бол үнэхээр атаарч байна. Энэ юу жоохон окей. Уснаар жадсан монголчуудад энүүгээр бол энэ ялаа малаа авсан чигээ ялаа үргээгээд ингэж яг зүгээр юм байна. Цаашмаа татаад ингэж. Усан сэлд сурах бол хэрэгтэй юм байлээ шүү аа. Хизээч гэсэн одоо шинэ хүнд бол сурсан юм бол илүүддэг юм байлээ. За хаваан энэ арлууд хаваан энэ олон арлуудын чинь урд нь сэндвичийн арлууд гэдэг байсан билээ. Тэгээ хожим яагач хаваа болцсон юм хэм мэдлээ гэж. Зүгээр хаваа бол Америкийн одоо 50 дахь штат боловч Америкийн одоо их газраас хамгийн наад захын одоо их газар руу хүрэх гэх юм бол 4000 км одоо замыг туулж иж бол Америктэй холбогдох юм билээ. Маш хол зайд бол байдаг. Номхон далайн одоо яг төв дунд нь байдаг гэж юу хэлсэн. За энэ бол үндсэндээ бол та ингээд энэ хаваа иргэдэх зочдлууд орцсон бол зүгээр нүцгэн шалтгаан гутлуулц чирэггүй зүгээр нөгөө нэг гампанзаа бариад ингээд ус руу үсрээд орчин. Маш ойрхон. Хаваан одоо энэ төв хэсэг юм уу та үндсэндээ бол одоо юутайгаа бичтэйгээ хамгийн ойрхон төв гудамж шүнжэнгөө хүн амтан ундна гэж байхгүй 24 цагт бижигнээд байна. Наад үеийн үнээр Монгол байна тийм. Энэ ч гэсэн нугаач. Цирк Хавай гэж. Тэгээд манай нөхдөөчүүд энэ хаваан циркэд тоглож явах юм биш үү тийм ээ. Уулзыгээд очисон чинь даанч одоо нөгөө тоглолтны эхлэх гээд уулзах болж байхгүй байна гэдэг гисэн. Тэгээд асал одоо үнэхээр нэр Монгол руу газар гэднэ байхгүй болж байгаа гэдэг үнэн шүү. Үнэхээр цэвэрхэн. Тэгээд энд чинь бол тэгээд голдвол гадны жуулчдал байх юм байна шүү дээ. Мөнгөтэй сайхан улсууд ирээд энд нэг үнэхээр нэг тийм багтаваа хангах юм. За нутгийн уугуул иргэд маа нэг иймэрхүү навч ургамал цэцгээрэл үндэсний одоо малгай толгой элдв юм хийгээд эдгүүрэн төгрөгөөр борлуулчихна. За хотыг үзийг бол одоо нэг юм ачин таран бай ч юм уу автобус ч юм уу гэмээр юм задгаа ямаар л яваад байна да. Гэхдээ яваад гэжтэй энэ чинь бол өчүүхэн жоох харал учраас нэг яваад гайвахгүй. Гэхдээ халуун талууцаад ядраад байгаа бол ийм мордоо суучих нэг хэдхэн доллар өгнө. $2 ч үлээ.
За Хавайдууд юм үнэтэй л гэдэг юм. Гэхдээ хэмэтлээ гэж. Японуудад одоо Хавай руу маш их юм. Яах гэж нэхэр нэгдүгээр сайхан амрын, хоёрдугаарт бол шопинг хийнэ гэж. Уу яаж байгаа юм гэхээр энд бол юм хямдхан байна гэдэг юм. Сонин. Зүгээр Японоос наашаа ирэхэд бол бараг л хоёр талдаа нэг $250 төлчт юм уу даа. Нэг чартерын мангар том одоо нэг боингууч нисээд л хямдхан. Тэгээд японочууд одоо савл хийвэл наашаага ирж хэд хоног амарчаад буцаад явцдаг гэдэг энэгээр дүүрэн японочууд. Энэ арлыг бол үндсэндээ Оаху арал гэдэг. Энэ арал дээр бол Хавайн хүн амын одоо бараг 80% амьдардаг юм болоо да, тийм ээ. Нөгөө Хонолулу гэдэг хот маань энэ шүү дээ. Энд бол одоо хүн өөрийнхөө хэдвчний хэмжээгээр буудалд орж болно. Нэг хайгаад байх хэрэггүй. $20-30 бол нэг юм руу шургаад орчин, тийм ээ. Жаахан ахиухан мөнгөтэй бол 50-60-70-80 гээд өсөөд дуртай буудлаа сонгочихно. Үндсэндээ бол интернетээр захиалга хийчихд бол хамгийн одоо хямд аятай буудлыг бол урьдчилаад авчих боломжтой юм байлаа. За энэ бол үзэх юм бол бас нэлээд их байна. Маар цэнгэний газар казино гэдэг одоо за тэгэл 2000 гаруй одоо шинэ далайн загас амтнаас бүрдсэн маш том авраг аквариум энд байна шүү дээ. Ер нь бол Хонолулу энэ хот маань далайн эрэг дагуу нэг 20 км сунаад ингээд тогтсон юм хот юм уу да. Ер нь бол манай ахтай бас адилхан баруунасаа зүүн чигээ үргэлжилсэн. Ерөөсөө далайн эргээрээ л сунчихсан юм хот. Нэг төөрөөд бодлоод байх юм бол байхгүй. Далайн эрэг дагуу алхаад байхад бол хүрэх газраа бол хүрчихнэ. За жинхэнэ сувд мовд гэдэг алт мөнгө гэдэг энэ бол их л юм байлаа зүгээр. Бөөм мэд. Ер нь интернет бол хаа газар бидний явж байсан газрууд бол интернет ороход бол ягаад ч мөнтэй юм бэ? Манай ч одоо нэг 700-800 мянган төгрөгөөр бол суучдаг биз дээ. Энд бол нэг цагийн $10 гэж л авах шүү дээ. Интернет бол нэлээд үнэтэй. За урд нь энэ бол их тийм олон жижиг арлуудаас бүтсэн за олон аймаг овогч байсан. Дандаа л хоорондоо л одоо байлдаж газар нутгийн булаацалж идэг ийм нөхдүүд байсан. Гэтэл бол 1810 онд Камиха гэдэг нэг дутхан байна энд. Нөгөө хэдэн арлын овог аймагуудыг чинь бүгдийг нэгтгэхэд л нэг одоо нэгтгэс нэг тийм том омог болж хувиргасан. За тэгээс үүртээ бол за энэ их сонио энэ дэлгүүрийн одоо хан шүү дээ тийм ээ. Дэлгүүрийн ханыг бол одоо манайхан тайлхан Токио өрхийн оронд бол ингээд аквариум болгоод хийчихдээ юм билээ. Гайхалтай. За манай зэрэгчдийн төрөм нуграачдын одоо реклам бол энд бол хаасаагүй байт юм билээ. Билет нь үнэтэй гэж ихтэйхэн бас олдохгүй одоо ядаж яхад. За ийм хийх юм олж идсэн марзан нөхдүүд бол энийг өөр юм бишгүй их үү дээ одоо тэгээд яаж ч өөрийгөө бол одоо яаж болно энд бол үндсэндээ бол бүх юм чөлөөтэй. Хэрэгжийн гүүр нь орсон гэсэн байсан тийм. Зом нэг жоохон. Зоон манай Монгол оюутнууд 7 хоногийн нэг өдрийг бол амралт чөлөөт цагийн өдөр болгодог бүгд эндээ цугладаг. За ингээд энэ караоке, боулинг, теннис гойн байхгүй малгай. Үнэхээр жаргацсан оюутнууд. Жаргахын хэрээр бол их ч одоо хичээлдээ шамддаг, их ч юм сурдаг. Өглөө энэ нөхдүүд чинь хөөхий өглөө 7-оос гисүүлэл орой одоо бүр нар жарган жаргалтал нэг 10-11 гээд гэртээ орж ирд юм байна шүү дээ. Тэгэл эргээл номын сон компьютер дээр суун хичээлээ хийн. Үнэхээр одоо
маш их хөдөлмөр ажил хийдэг. Сургахын хажуугаар энэ нөхдүүд чинь сургалтынхаа мөнгийг олох гэж бол илүү цагаар бол ажиллана. За энэ бол манай бол 50 гаруй оюутнууд байд юм уу да. Тэгээд хэлэхэд бол энд уулзж ирсэн энэ сургуулийн багш захирал ирнэгүй хинтээ ч уулзсан гэсэн Монгол оюутнуудаар бол үнэхээр бахархаж илээ. Үнэхээр Монгол оюутнууд бол толгойтой сурлагадаа сайн имитив юм хийдгүү. Үнэхээр одоо шинэ манай сургуулийн бахархал болсон оюутнууд бол монголчууд шүү. Энийг бол зүгээр магтаж телевизийнх ингэ та нарыг хараад хэлж байгаа биш. Бид бол үнэхээр одоо шинэ танай оюутнуудаар бахархдаг шүү гэж дахин хэлж ирснийг бол сонсоход бол их л сайхан байлаа. Нэг зүйлд бол тэд санаа зовж байна гэсэн юу юм бэ гэхээр уул нь бид бол Монголд бол мэрэгжилтэй айгүй сайн боловсон хүчин энд сургаад тэр нөхдүүд Монголдо очиж их юм хийгээсэ гэдэг үүднээс бид их нааштайгаар ханддаг гэж. Харамсалтай нь сүүлийн үед энэ сургуулийг төгссөн оюутнуудын бас нэлээд нь Америкийн бусад хотуудаар одоо яваад тэндээ суурших ажил төрөл хийх юм үзэгдэл их гарч байна. Америкт бол одоо шинэ Монгол мэрэгжилтэн дутаагүй шүү дээ. Хамгийн гол нь Монгол руугаа яваасаа юм хийгээсэй гэж бид их гордох юм да, найдах юм да гэж хэлж ирсэн. Тэр бас бодууштай юм хэлээд биш үү? Зангад ус хаасаагүй ороход энэ цэцгээ бол үзүүрөө угалчихна. Тэгээ манай Монгол оюутнууд бол одоо ингээд сурахынхаа хажуугаар бүхэл юм дээр хөөрхий амтд ажилдаа одоо сайн ажил хийдэг, сайн сурдаг, үнэхээр үлгэр жишээ Монголын нэрийг авч явж байгаа юм оюутнууд бол бахархахаас арга байхгүй юм байсан. За энэ бол одоо бүжигчин манайтай адилхан нэг туйлчсан чөлөөсний мод шиг улсууд гэж байхгүй. Ерөөсөө л ингээд тархан цатгалан сайхан улсууд бүжгээ хийгээд дуулаад энд ч ерөөсөө тэр хүний бие галбар хаамаа хувцс мовц гэж ерөөсөө огтоодгүй юм байлаа. Тэн дуртай нь гаргаад ингээд сайхан бүжиг хийчихнэ. Ер нь энд бол одоо жоохон махлаг улсууд модонд байгаа юм шүү аа. За энэ нутгийн хоол, хаваачуудын нутгийн хоол энэ гахайг бол одоо ингээд нүх ухаад дээрээс нь том чулуунууд улаасгаад одоо манай нэг нуудаг хорхорхгүй юм хаашаа юм дээ. Ингээ бүтэн гахайг нилээд одоо 3-4 цаг болд юм а да энэ янз бүр нөхөн дотроо хийгээд дээрээс нь халуун чулуугаар дотн гаднаггүй битүү бигнээд тэгээд таар шиг юмар дээрээс нь бүтээгээд за энийгээ тэгээд хувааж өгөндөө амттай гэж ихтэйхэн зөөлөнч гэж ихтэйхэн энэ ерөөсө Полинезийн арлуудын одоо үндэсний хоол. Манайхаар бол нэг боодог хохрохын танил юм хүн. Ирсэн зочин болгонд л энийг амсуулдаг. За та нарт харж байгаа энэ бол одоо ямар нэгэн урлагийн театрын одоо мэрэгжлийн усуд байна гэж. Энэ бол тийм биш. Энэ бол тэр нөгөө BYU сургуулийн оюутнууд. Бүгд бол одоо ийм урлагийн маш их авьяастай. За ярих юм байхгүй. Харамсалтай нь оройдоо жоохон бороо орчин. Бороо орохдоо л тэгээд нэг өдөржин чинь ороод цуцгаад байхгүй. Зүгээр байснаа пас хийтэл нэг орчоод тэгээд чив чимээгүй гинтэн тасраад алга болчихно. Орохдоо бол жинхэнэ орох шиг орно. Жинхэнэ одоо хойнгаар ус цутгаж байгаа юм шиг бол маш их устай бороо орно. Тэгээд дороо хатчин дөө халуун газар юу байх вэ? Ингээд хүмүүсийг бол одоо зүгээрч нэг хоол идгээд ширээн дээр хайчаад явчихгүй хажуугаар нь одоо энэ Полинезийн энэ олон арлуудын хүмүүсийн урлагийн тоглолт номеруудыг бол ингээд өөдрөөгөө үзүүлчихнэ. Маш зугаатай. Хүн хоол идэнгээ бол энэ бүх хүмүүс ч одоо тэгээд тухайн улс орны талаарх урлаг соёлын мэдээллийг өрнөөс бол ингээд бүрэн хэмжээгээр бол авчихна. Өдөр бүр энд бол одоо шинэ хэдэн мянган одоо жуулчид бол хаваад ирсэн жуулчин болгон эндхийн одоо BYU-гийн PCC гэдэг соёлын төвд бол заавал ирдэг. Энийг үзэхгүйгээр хаваагаас буцах юм бол ерөөсө бас хаваад ирсэн чи хавааг үзсэн гэж хэлэхэд бол их хэрэгтэй юм байлаа. BYU сургуулийн битүүрийн одоо хаваад байх бүх зардлыг бол үндсэндээ бол даасан. За энэ зөвхөн PCC-гийн энэ соёлын урлагийн тоглолтыг үзэхэд бол нэг жуулчнаас бол $70-80 авах юм байна. За битүүр чинь юу $70-80 бүр нөгөө VIP гэдэг эрхийнхаа бичгийг өгөөд тэр нь бол $200 төлөх юм байл л нэг хүн гэдэг. Гэтэл битүүрийг бол $400 бол энэ нөхдүүд дагаад хоолнд оруулаа, өдөржингөө урлаг соёлынхаа бүх юмыг үзүүллээ, битүүрийн зочдлуудыг даалаа, машин тэрэг гаргаж өглөө. Гөмөн одоо энэ нөхдүүд бол монголчуудад бол хийлэгтэй сайхан хандсан. Тэр бол үнэхээр одоо
их хүндлүүлэлт айлуулсан да энэ нөхдүүдэр бол. Одоо энэ 5 сарын 20-нд нэр эрэхтэнд энэ эдгээ барьж авсныг уулзсан ба. За энэ дээр бол үндсэндээ Полонезийн арлууд гэж юу хэлээд байна вэ гэхээр эндчнүүд Тонгочууд багтд юм байна, Хавайхан байд юм байна, Фижи арлынхан байд юм байна, Самоа арлынхан байд юм байна, Тайтигийнхан байд юм байна, Шинэ Зеландийнхан байд юм байна. Ингээд үндсэндээ Полонезийн арлуудын урлаг соёлын бүх зүйлийг үзээг бол энэ PCC төв дээрээ л үзэхэд бол хангалттай байна. Хачин сайхан зүйлийг бол үзнэ. За ингээд Хавай дуусах болоогүй. Хавайд бол ярих юм их байна, үзүүлэх юм их байна. Дараагийн дугаар хүртэл баяртай.